Сайн байцгаана уу? Админ Бэлгэн. Админ Yokai байна. Хүсэн хүлээж байсан part 2-ыг чим 2 админ хийлээ. Илүүгээр яах вэ? Шууд орцгоё. Тулаан эхлэхийн өмнө төгөлдөр яаж ийм төрхтэй босон талаар тайлбар өгье. Төгөлдөр алмазыг хэдэн жил тасралтгүй зогсон ч жоохон ч зураас гараагүй. Гэхдээ түүний бид өөрчлөлт орж ихэсэн нь түүний нөхөн сэргийх чадвар бусдынхаас өөр борж үргэлжилсэн гэмтэл нь хит нөхөн сэргэлтийг өдөөж түүний арга ясн гаднаа ээлгарч ихснээр ийм төрхтэй болжээ. Зарим хүмүүс гайхаж магадгүй хүний яс яаж алмазыг хагалахаар хатуу болж чадах вэ? Хүний яс хугарахаараа эргэж идэхдээ илүү хатуу бат бих болж идэгдэг. Илүү дутуу юм яриад явах уу? Төгөлдөр өшөөгөө яаж авахыг хамтдаа үздэцгээе. You're never gonna make it, you're not good enough. There's a million other people with the same stuff. You really think you're different, man, you must be kidding. Think you're gonna hit it, but you just don't get it. It's impossible, it's not probable, you're irresponsible. Too many obstacles, you gotta stop it, yo. You gotta take it slow, you can't be a pro, don't waste your time no more. Who the fuck are you to tell me what to do? I don't give a damn if you say you disappoint. Чи яг юм бэ? Яагаад над тийм зүйл хийж байгаа юм? Манай гол дур нүүрнийхээ талаар бүрхэгдсэн ясчихгүй, масагчихгүй ямар тааш нэг тиймэрхүү зүйлээ авч царайгаа харуулснаа. Дараа нь амраа төгөлдөр маш хэрцгийгээр хөнөөн. Төгөлдөр жөшөөгөө авсныхаа дараа үхлүүд ээжийнхээ царайг бодож бороонд хэсэг уйлд сууж байхад энэ үед нэг хүн орж ирээд өөрийгөө солонгосын ангуучдын тэргүүн гэж хэлнэ. Үнэн л үнзэгч байна. Тэр хүн өөрийгөө танилцуулаад 5 жилийн өмнө төгөлдрийг ажиглаж байсан гэдгээ хэлв. Төгөлдөр ч шууд алхаар дайртал. Энэ үед л үнзэгч чиний ээжийг би аварч чадна. Юу? Би ээжийг чинь сэрэж чадна. Энэ дэлхийд байгаа ганц ээж төвшний эмчилэгч бол би. Чамд яаж идэх юм? Чамайг газар дор байхад хин ээжийг чинь эмнэлэгт амьд байлгасан гэж бодож байна. Чи юу сэв? Ерөнхийдөө бол лүүн зэгчийн хүсэж байгаа зүйл нь ихэнх улсад цөмийн бөмбөгнөөс хүчтэй ангуучд байдаг. Цэвэрлсэн хаалгуудыг тэдгээр ангуучд бусад хүч султай улсуудыг өөрсдийн иргэшээлд оруулах гэж явахдаа шилжих маягаар ашигладаг. Солонгосын ангуучид Японы ангуучдыг хүчээрчдэр тоогоорчдэр дийлэх хэрэг иргэшээл орхоос татгалзуул дайн болно. Энэ дайнд солонгос ялагдах нь ойлгомжтой. Гэхдээ тэр ангуучдыг мангас алаад яваад байвал асуудалгүй. Мань лүүн зэгч хэрв чи бидний мангас болох юм бол би ээжийг чинь аврах болно. Төгөлдөр жин сарлыг зөвшөөрсөн бололтой. Скем солигдож Японд болж байгаа үйл явдал руу шилжлээ. Япон улсын ерөнхий сайд Солонгосто хүчтэй ангууч байгаа юм уу? Үгүй ээ. Тэгвэл яагаад манай ангуучид Солонгосыг бүрэн эзлээгүй байгаа юм гэж уурлаад Японы ээс зэрэглийн номер 1 ангуучийг явуулахар болно. Тэр нь ч бас нэг өөрийгөө мэдэрчгсэн гар гэхүү илүү дутуу хог шарууд хэрэггүй гэд ганцаараа явлаа. Нөгөө нэг өөрийгөө мэдэрчгсэн гарчин хаалга руу орж ирэх үед хүмүүсийн цогцсон аваан дээр сууж байгаа төгөлдөр түүнийг угтлаа. Тулаанаа хамтдаа үздэцгээе. Төгөлдөр тулаан дундуур толгоогоо тасдуулснаар түүнд нэгэн дурсамж харагдаж эхэлнэ. Түүний аав нь их ажилтайч үнэхээр сайхан сэтгэлтэй нэг юм байжээ. Гэхдээ тэрээр төгөлдрийг аврахын тулд өөрийгөө золиослон нүдэн дээр нь нас барсан юм. Аав нь өнгөрснөөр тэдний амьдрал нэлээд дороотож ээж нь үргэлж ажиллах болсон. Төгөлдөр энэ бүх зүйлийг өөрийнх нь буруу гэж үзэн амиа хорлох гэж оролдох үед түүний хүч сэрж төгөлдөр ангууч болоод ээжийнхээ ад жаргалтай болгохоор шийджээ. Эргээд тулаандаа орцгоо. Хаалганы гадна Япон улсын ерөнхий сайд бүх элит ангуучдаа цуглуулan хүлээж байлаа. Ерөнхий сайд түүнийг орсноос хойш 3 өдөр өнгөрлөө. Би шалгах хэрэгтэй. Японы номер 1 ангуучийг гэж ерөнхий сайд хэлж дуусаагүй байтал түүний тасарсан толгойг шидэж төгөлдөр хаалганаас гарч ирлээ. Бичлэгээ энэ үргээд дуусгая. Ясаагаад тийм богинохон байгаа даа хүмүүсийг асуугаад байгаа. Энэ бол утаагаа болсон зүрх гээд байгаа болохоор бидний богинохон оруулж байгаа шүү. Таалагдсан бол лайк субаа дарахаа бити мартаарай.